Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон маань. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Оминор ажиллаж байна. Сонсогчдоо сайхан амарсан уу? Танд дахин шинэхэн өглөөний мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр их гоё, жинхэнэ гоё намрын өглөө байна да. Стаа гоё. Тэгээд намаараа ингээд алхаад явж байхдаа нэг юг харлаа. Автобусны бодлоор зогсож байгаа нэг залуух ингээд харлаа. Автобусны картыг хаагаад авалтал. Ухаалаа. Тэгээд би тэр залууд очиж одоо тэ UB карт гэдэг одоо аппликейшнийг одоо яаж хэрэглэх талаар заалаа шүү дээ. За. Би ер нь нэг тийм юу маягийн хөгжил дэвшил маягийн тийм хүн биш аахгүй. Тэгээд UB карт гэх тэр картанд зүгээр ингээд дэлгэсэн дээр уншуулаа ингээд явчихлаа гэж бүр ингээд гайхаад хэлсэн. Тэгээ ямар ч гэсэн эзэн тустай машин юу гэдгийг таг үетэйгээ хамт явдаг хүмүүстэй хамт ажилладаг тэднийхээ нөлөөллийг авсан байгаадаа бас талархаж явлаа. Орчны төрөд гуйл шаардна гэж ярьдаг тийм. Өнөө өглөө нэг тийм мэдрэмжтэй ажил дээр их баяртайгаар орж ирлээ. Тэглээ ах уу тэгэд би бас өглөө алхаа ингээд ажил руугаа гоё алхаад эргэн тойрныхоогоо ажиглаад хараад та нилээн ажигладаг шүү дээ. Тэгээ би бас яг танаас суралцах гад ер нь эргэн тойрныгоо айгуу сайн ажиглаж алхаж сурж байгаа. Тийм ер нь хүмүүсийг байгаль орчноо гэдэг ч юм уу эргэн тойрноо ер нь их ажигладаг болж байгаа. Тэгэхээр энэ бас айгуу чухал санагдсан. Тэгэхгүй бол нөө бид нарт бас тэр нь нэг талаараа айгуу том амралт болдог юм шиг өөрөө санагдсан. Тийм болохоор бас тэгж ажиглах тэгснэрээ ч гэсэн бас хэнийг нь туслах боломжтой болж шүү дээ. Тэгэхээр энэ зүйлсэд бас айгүй чухал санагдаж байгаа. Одоо ингээд би бол одоо хашаандаа хийн гэж бодож ирсэн зүйлүүдээ бараг хийж амжсангүй. Хийж байгаа зогсонгойд ороо тэр чигээрээ байж. Тэгээ хийж дуусахаас сонголт бол байхгүй. Бид нар зарим зүйлийг те одоо яг тийм жоохон цаг алдахгүй эсвэл хүчин алдахгүй эсвэл боломж нь алдахгүй ингээд хаашаа ухраад ийм байдалд орсон ч гэсэн зарим зүйлийг бүр заавал одоо хийх ёстой байдаг. Одоо must be ер нь бол заавал хийх ёстой ингээд байдаг гэдгийг бол маш сайн ингээд өчтөр ингээд жоохон бодсоосон. Тэгээд бас өчтөр надад нэг сонирхолтой юм тохиолдлоо. За тэр бол юу гэхлээр сонирхолтой жоохон хэцүү дүү. Гэхдээ надад бол их сонирхолтой байсан. Тэр бол юу гэхлээр бид нэг халамж тавих тухай ярьдаг шин. Нэгнийгээ халамжлах тухай. Нэгэндээ ингээ хайртай байж, нэгнийгээ инэрч, айдуу зөөлөн байх талаар их ярьдаг шин. Тэгээд чи өчтөр орой ингээ шүн ингээ бараг 23 цаг өнгөрч ирсэн чи манай ихнэр хүш Непалд аймарын болсон биш. Бүхэл бүтэн хот газар дор орсон юм шороод ингээ. Тэн гот шууд надад нэг Непал найз байдаг байхгүй. Солонгос битгээр хамтдаа төмөн гүнгэн цагааны үйлдвэрт ажиллаж байсан. Тэр нь л байгаа шууд найз нь чиний төлөө залбирч шүү. Чи safe чи одоо те аюулгүй байгаа үстэй гэдгсэн чи. Тийм ээ. Би аюулгүй байдалд байгаа. Манай гэр бүлийн бүх гишүүд аюулгүй байдалд байгаа. Манай эх орны төлөө ингээд залбирч өгөөрэй гэж хэлсэн байхгүй. Гэтэл өнөөдрийн бидний хуваалцах хэсгээр хэрэв та нар залбирх юм бол би газар нутгийг чинь эдгэн гэдэг үг байгаа. Тэгээд тэрийг ингээд өчигдөр арай миний ширэн дээр одоо энэ өглөөний хермоны шүдрийн юм төвтөр байж байгаа шүү дээ. Яг ингээд хийх боломж олцсонд би маш их талархсан. Их эзэм та Непалчуудыг те монголчуудын нэрлэгээр баалбчуудыг тэнд амьдрах боломжийг нэржгээ тэнд тэдний хотоо бариараа өөр хүүхдүүдэд өсгөөрөө тэнд улсаа байгуулаарай гэж та зөвшөөрсөн. Та газрын эвлэгээр хүмүүсийг бий болгосон. Харин одоо тэднэрт ийм зүйл тохиолдож байгаа нь та тэдэнд юу зургаж юуг ойлгуулахыг хүссэн бэ? Тэд нар аль хэсгээс танаас нүүр борлсон ба та тэдний газар нутгийг нэтгэж тэдэнд те үргэлжлүүлэн таны өмнө амьдрах боломжийг өгөөрэй гэж өчигдөр залбираад тийм бас нэг гоё сонирхолтой цаг байлаа. Сонирхолтой байсан жоохон сонин санагдж юм уу гэхдээ сонирхолтой гэдэг үг л одоо яг гэж эзний хийж байгаа ажилд бол
Амен тэглэх яах вэ? Тэгээ энэ өглөө бидэнтэй хамт байгаа өглөө бүр хермоны шүдэртэйгээ хамт байдаг сонсогч танд баярлалаа. Тэгээ энэ өглөө ч гэсэн бид хамтдаа Бурхны үгээс суралцах болно. Тэгээ үүнээсээ өмнө хамтдаа эзэн Бурханд магтаалыг өргөцгөөе. Тэгээ Бурхан бол магтаалыг авах хамгийн зохистой нэг юм шүү. Тэгээд хамтдаа эзнийг магтцгаая. Амин годич ятартулсан хүмүүс ихсний урсгалдороо түүнийг бид удаа тэр даваатан хүнийг завдан зүтгүүрүү Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За энэ өглөө бид хамтдаа 2 дугаар шаштрын намын 7 дугаар бүлгийн
14 дугаар ишлэл. Та ямар нэгэн ажлыг дөнгөж эхлүүлээд ингээд яг нээлттэй хийгээд тэгсэн чинь хин нэг нь тэр ажил хэрвээ дампууруул гэдэг ч юм уу те тэр ажил чи ямар нэгэн юм хідээ нэгэн цаг тохиолдох тухай яриул таны сэтгэл санаа ер нь ямар ах вэ? Хэцүү штэ. Хэцүү. Өнөөдөр яг ийм болж байгаа. Соломон сүмээ барь дуусгаад эзэнд өргөсөн ард түмнийхээ өмнө өргөх үед эзэн өөрөө цог зархлангаа бий болгож дахлуудыг бүгднийг шатааж тэр сүмийг хүлээж авсан. Хүлээж авсан шөнөө харин эзэн Соломонтой ярилцсан ярьцлагын хэсгээс өнөөдөр явж байгаа байхгүй. За одоо ингээд бид бурхныг боллоо. За одоо ингээд бурхан зөвшөөрлөө. Энэ ажлыг бурхан дэмжихээр боллоо. За одоо ингээд ёстой болж байгаа. Одоо бурхан бидэнтэй хамт байхад хэн биднийг зогсоож чадах юм бэ? Гэсэн чинь шөнө нь бурхан үржээд би чиний тайлбарлыг сонсож газрыг өөртөө зориулан дахлын өргөө болгон сонгож авлаа. Хэрэг би бороо оруулахгүй тэнгэрийг хаах эсвэл энэ газрыг хоосруулахыг зарцаануудад тушаах эсвэл энэ ард түмний дунд тахал илгээх үед за өнөөдрийн ишлэл дараа одоо ингэ эхэлнэ. Нэрээр минь дуудагдсан хүмүүс өөрийгөө даруй байлган залбирч нүрийг минь эрлхийлж хорон муу замуудаасаа эргэх аваас би тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучилж тэдний газар нутгийг эдгэнэ гэж. Хүн амжилттай яваа үед хүн шагнал авч явах үед хүн эргэн тойрны алга дашилт дүүрэн байх үед хүн өөрт нь алга дашилтгүй амжилтгүй уналттай уучраа олохгүй мухардалд орох юм уу зогсон гойдолд орох те бүх зүйл дуусах хангамж зогсох хүмүүс хайрлахаа болох хүмүүс хүйтэн хүндий хандах яг энэ үед яах ёстой вэ гэдгийг хэлж боддог байна. Харин Христэд итгэгч хүмүүст энэ байдаг. Өнөөдөр бид Соломоны түгээс энэ зүйлийг л сурч байгаа. Соломон түүний ээж Батшеба хоёрын хувь тавилан гэдэг бол өстой Израилийн түгэнд бас л хэцүү шттэ. Тэр ээжигээ бүр ингээд тэ Израилийн бүх эмэгтэйчүүд тэ түүнийг жичлэн харж байгаа тэр амьдрал донд Соломон өсөж торноод. За тэгээ байжсэн чи Соломоны ах нь бас бослог гаргаад. За тэгээд бослог гээд ингээд бүх зүйл ингээд болж ирсэн ч гэсэн Соломоныг бурхан хаан ширээн өрхөмжилсэн. Ээжийг нь хүлээн зөвшөөрдөг байсан хүмүүс Соломоныг ч гэсэн хүлээн зөвшөөрөхгүй л байсан. Тэгсэн ч гэсэн Соломон бурхны үеэр хаан болоод зогсохгүй ард түмний засвар дэлхий дээр хамгийн мэрэгэн ухаантай хүн болсон ч гэсэн бурхны түүний хийсэн өөртөө зориулж хийсэн ажлыг хүлээж авсныхаа дараа хүлээж авсан тэр шөнөө Соломонд хэлж байгаа үг. Би чиний залбирлыг чи хүлээгээд авсан. Гэхдээ би бороо оруулахгүй газрыг чинь хатаач. Тэ? Тэгээд одоо хүмүүсийн донд дахал илгээх үед гэж. Тэгэхээр энийг үсэнгээд би чамайг дандаа дэмжихгүй шүү. Би чамайг өнөөдөр би өнөөдрийн чинь дахлыг хүлээж авсан нь би чиний дахлыг чинийх юм бол хүлээж аваад байна гэсэн утгатай биш. Чи энэ дахлыг, энэ амьдралыг өнөөдөр бол одоо энэ сүмийг барихын бүх зүйлүүдийг өөрийнхоороо бодож санаж надад алдрыг өргөх гэж хичээж зүтгэж хийсэн учраас би хүлээж авсан боловч чи бүх зүйлийг хожим хойно үүнээс хойш яг минийхаар хийж, минийхаар бодож санаж, минийхаар барьж байгуулж, минийхаар өргөж, тэгэд минийхаар явах ёстой шүү. Тэгэхгүй бол би зөвхөн цог жавхлангаа буулгаал, цог жавхлангаар дүүргээл, эдгээгээл, хүчрэхэг болгоод амар амгалан тогтоогоод идэг бурхан биш. Хэрвээ миний ард түмэн намайг дуутгаа байгаад, миний өмнө даруй биш болоод, намайг хайхаа болоод өөртөө бүтээж чадна гэд бас хорон муу замуудаар яваад сэргэлэн симхий гэж яригдаг энэ дэлхийн замуудыг сонгоод ким бол хэдийгээр би энэ газар нутгийг нэгэн цагт сүү балаар урсдаг газар хэмээн нэрлэж исэн боловч энэ газар нутаг би л оролцохгүй идэх боломжгүй газар болон цөл болон хувирах. Тийм үү? Энд амьдарч байгаа хүмүүс би л идгэж өгөхгүй л хизээч идэхгүй өвчнөр өвдөх. Энэ газар нутаг би л бороо оруулахгүй л хизээч одоо үржил шимтэй болохгүй тийм амьдралыг үзэн туулах магадгүй шүү. Тэгэхээр энэ 2 дугаар саштрын 7 дугаар бүлгийн 14 дугаар эшлэгийг бол сэргэлт эдгэрлийн одоо онош гэж зарим пасторууд тайлбарласан мэт. Би бол тэрнтэй санал нэг байд. Өөрийгөө ариусгах, өөрийгөө даруусгах гэдэг нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх,
Бурхан би таны өмнө танд хамаатай би одоо таны зарц хэвээрээ байгаа шүү те. Энэ хүмүүс намайг хаан гэж дуудах намгүй би таны зарц хэвээрээ байгаа шүү. Бурхан минь те. Энэ байшинг би барьсан үн гэхдээ та бүтээгч нь байгаа шүү. Энэ өвчнийг би эдгээсэн үн гэхдээ та эдгээгч нь байгаа шүү те. Би энэ хүмүүсийг одоо аварсан нь үнэн дээ одоо юу гэдэг. Гэхдээ та бол мөнхийн аврагч нь байгаа шүү. Би өөрөө ч гэсэн танаар авруулаа шүү гэдэг энэ ойлголт энэ даруусал байхгүй энэ алдагдах үед бидний амьдралд их олон буруу зүйлсүүд бол болж эхэлдэг байна. Тэгэхээр энд ингэж нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрийгөө даруй байлгаж залбирч нүрийг маань эрэлхийлж хорон муу замуудаас эргэх аваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгэн гэж хэлсэн. Тэгэхээр энд миний гэдэг үг 3 гарч. Миний нэр Бурхны нэрс. Бидний бүхий л амьдралын нөхцөлд бидний одоо юу гэдгийг сайн сайхан хийгээд хүндгцүү бүхий л нөхцөлд аврах чадaltaа илүү ихээр өрөөх чадaltaа Бурхны тэр нэрсийг бид мэддэг байх хэрэгтэй. Бид шоронд байхдаа биднийг чөлөөлж чадах, чөлөөлөгч эзнийг бид хэцүү байх үедээ биднийг аврах чадaltaа нэгнийг бид тулалдах хэрэгтэй үед бидний төлөө тулалддаг нэгнийг бид аялах хэрэгтэй үед бидний хүлдэх дэнлүү болдог үгтэй тэр амьд Бурхныг бид зөвхөн гоних үед биднийг тайвшруулж бидэнтэй хаан ч гэсэн хамт байдаг хадны агууд ч гэсэн цөлд ч гэсэн бүр хаан ч гэсэн хамт байдаг тэр Бурхныг бид дуудаж сандаг байх хэрэгтэй. Бас миний хүмүүс гэдэг үг энд байгаа. Миний хүмүүс өөрсдийгөө даруй байлаа гэж. Миний хүмүүс ямар байх ёстой вэ гэхээр миний хүмүүс бусад хүмүүсийн ярьдаг шиг бид нэгдээд бид эв нэгдэлтэй бодоод энийг бүтээж байгуулсан гэхээс илүү бид Бурханд хариалагддаг учраас бид Бурхны өмнө даруй байсан учраас энэ бүхнийг бүтээж чадсан гэсэн ийм даруусах зүрх сэтгэл энэ найзыг манд Бурхан надад илгээж өгөөд би энтэйгээ хамт ийм зүйлийг хийгээд би ийм нэг зүйлийг хийж явж байгаад гаццсан байж ирсэн чинь энэ найзыг манд Бурхан илгээж өгөөд надад цаашаага яаж явах вэ гэдэг зааж өгдөг ч юм. Ийм даруй ингээд байх үед бид Бурхны хүмүүс болдог. Дэлхий дээр янз бүрийн хаадуудтай би бүтээж өгөөгүй бол би тэр золиосыг гаргаагүй бол би ингээгүй бол би тэр ялтыг байгуулаагүй бол би та нарыг авраагүй бол та нар юу яах байсан гэдэг зүйлийг ярьдаг бол миний хүмүүс Бурхан биднийг авраагүй бол Бурхан надад туслаагүй бол Бурхан биднийг чөлөөлж биднийг харж ханддаггүй бол гэдэг ийм даруй зүрх сэтгэлтэй байх ёстой гэж. Дараад нь энд нэг миний нүүр гэдэг үг гарч. Миний нүрийг эрэлхийлж. Одоо ингээд хин ер нь ингээд манаами хонж үтсэн. Үзсэн. Ингээд нүүрлөвч харах гал ингээд аргач суудаа байгаа юм. Тийм байж та. Залуучууд ингээд годомжинд ингээд харахаар те ингээд урд нь очиод ингээд заавчлаарай. За яасан. Аа гэ ингэсэн ч гэсэн ингээд нэг нүрээ ингээд харахгүй байгаа шүү дээ те. Тэгэл ингээд тогтуулаад ингээд. Энэ зүгээр энгийн жишээ. Энийг нэлээд томруулаад бүр агуу нэлээд томруулаад байгаа юм. Бурхан биднээ харахгүй байлаа. Энэ одоо ямар аймаар үг болохыг ер нь ойлгож байна. Би дэлхий рүү хараад намайг зүрх сэтгэлээсээ эрен хайдаг нэгэн байгаа эсхийг харахыг хүссэн гэж. Би чамайг харсан. Би чиний өглөг болон залбирлуудыг чинь харсан. Гэтэл тэгж хэлдэг Бурхан харахгүй байвал яах вэ? Бид нар бас Бурханыг бусад одоо юу гэдгийг аргалаас сурч юмнуудыг аргалдаг шиг те. Ингэч зүгээрээ цаачаа гэсэн гомдож байгаад ингэчгээр л эргээд харчтیں۔ Гэдэг ч юм те. Гэтэл Бурхан эргэж харахгүй байвал яах вэ? Тиймээс бид энд бидний хийх ёстой зүйл энд гарч ирсэн. Даруй бай, залбир, эрэлхийл, хорон муу замуудаасаа эрг. Тэгхийн бол гэж хэлээд Бурхан бас 3 удаа. Би Тэнгэрээс сонсно. Би нүглийг уучлна. Би газар нутгийг эдгэн. Хуучин гэрээний тооллого номон дээр ийм хэсэг гард. Мөсөг дагаа явжсэн хүмүүс явж ирсэн гинт ингээ өөрсдийнхөө юм сантаа. Мөсөгийн урд гараад хэсэг нь гараа явчихдаг. Хяталдаг. Тэнгуут тэд нар мөсөг бас зарим нь бас хоцроо яваад байдаг байхгүй. Бас хяталдаг байхгүй. Эхлээд хоцордیں۔ Тэгэхээр нөгөө нэг өөр хүмүүс ядчихгүй. Тэнгуут тэд нар гунгата төрүүлчихэж байгаа байхгүй.
Тэгсэн чинь бас ичиж байгаа. Гэхдээ зүгээр л бурхан томлоод өгсөн Мөсегийн ард яваад гэж. Зүгээр л өдрийн цагт одоо үүлэн баг нь шөнийн цагт галан багнаар удирдах байгаа бурханы өмнө дараахан байгаад өгөөч. Бурхан та нарыг боолоос чөлөөт иргэн болгох гэдэг. Аль нэг улсыг бүтээн байгуулах зөв өөрийнхөө улсыг бүтээн байгуулах боломж олох гэдэг. Хүний газар дээр тариа тарихш. Өөрийнхөө үр хүүхдүүдийн идэх тариаг тарьдаг тийм газар л авч байгаа. Шавхруу биш. Одоо дээжийг бурхан дөргөөд бусдыг нь өөрсөддөө хэрэглэх тийм эрхчлөлт амьдралыг бурхан бидэнд өгөх гээд. Тиймээс даруй байдал гэдэг бол залбирч бурхныг хааж гимшиж эргэх бурхных гэдгийг хүлээн зөвшөөрөх нь юмаа гэдгийг бид нэрэндээс ойлгож авах хэрэгтэй. Сэргэлт эдэрхийн сэргэх эдгэрхийн тэр онш нь бол яг юу байгаа вэ гэхээр өөрийгөө даруй айлхан бурхны царайг эрэлхийлж хормоо замаадаасаа эргэх байгаа байхгүй. Өнөөдөр энийг хамтдаа хийх үү гэж уриалмаар байна л да. Бид зүрхэнэж өдөгсөдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтэй бозар бүхнийг норан хаж байна бид ойцэн цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен үеихэндээ таны царайг хахи зөвшөөрөж о Яаковын бурхан эрен үеихэндээ таны царайг хахиг зөвшөөрөж о Яаковын бурхан зүрхэнэж өдөгсөдий ариун сүнс минь даруй байлгаач хорамчтэй бозар бүхний норан хаж байна бид ойзэн цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг цэвэр бүхнийг танаас агуулж байныг үсэж эрен үеихэндээ таны царайг хахиг зөвшөөрөж о Яаковын бурхан эрен үеихэндээ таны царайг хахиг зөвшөөрөж о Яаковын бурхан цэвэр бүхний танаас агуулж байныг үсэж цэвэр зүрхийг
цэвэр бүхний танаас агуулж байныг хүсэж цэвэр зүрхий цэвэр бүхний танаас агуулж байныг хүсэж эрен үеийнхэн таны царайг хахи зөвшөөрөөч оо Яаковын бурхан. Бид энэ өглөө хамтдаа 2 дугаар шастер 7-14. Нэрээр минь дуудагдсан миний хүмүүс өөрсдийгөө даруй байлган залбирч, нүрийг минь эрэлхийлж, хорон муу замуутаасаа эргэх аваас би Тэнгэрээс сонсож тэдний нүглийг уучлан тэдний газар нутгийг эдгийнэ гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээд бид эзний өмнө даруй байж, эзнийг эрэлхийлдэг, эзнийг хайдаг, эзний өмнө даруй байх нь чухал юм аа. Тэгээд Бурхан тэд бүгдийг маань сонсдог, бас уучилдаг, бас бидний газар нутгийг эдгэх юм аа гэдгийг хамтдаа суралцлаа. Тэгэхээр сэргэлт гэдэг үгийг ингээ ерөнхийлээрэ гэж би бол хэлмээр байна. Гэр бүлд. Тэ? Чуулган, нийгэмд. Энэ сэргэлтийн талаарх бидний энэ санаа тавилт бол бодиттой байх хэрэгтэй. Бодиттой байх хэрэгтэй байхгүй. Тэгээд гэр бүлдч, нийгэмдч, чуулгандч нэг юм явж өгөхгүй намхтай газараар яваад байгаа юм шиг үе байна. Гэхдээ бас юу гэдгийг те энэ бүхнийг шийдэж чадах нэг нь Бурхан гэдгийг хэлж марчлахгүй. Амен. Бас энэ бүхнийг шийдэх арга зам нь бичээс болон танд аль хэдийн өгөгдсөн гэдгийг марчлахгүй. Бас энэ бүхнийг одоо шийдэх арга замын хамгийн ихний алхам бол юу гэхээр өөрийгөө даруй болгоод Бурханы нүрийг эрэлхийлж түүний өмнө гимших байхгүй. Амен. Тийм ээ би тэгсэ. Тэ? Тэгээд энэ бүхэн ихэлсэн одоо ийм байдалтай болчиход байна. Гимшээд тийм байдалд оруулж байгаа зүйлүүдийг зогсоох хэрэгтэй. Яагаад Соломон амжилтынхаа хамгийн гайхалтай өдрийн шөнө энэ үгийг сонссон гэж бодож байна. За тэр амжилт гэдэг зүйл чинь Бурханы ивэлээр солих зүйл биш байхгүй. Учир нь Бурханы ивэл өдөр болгон байгаа. Бурханы ивэл чинь хүний өөрөө олж авж байгаа амжилтуудаас үргэлж дээгүүр байх болно гэдгийг бид хэдэж мартаж болохгүй. Тэгээ бид даруй байхгүй илүү олж авах гэсэн амжилтуудаа ганцхан амжилтаа дурсаж санаж тэрүүгээрээ бахархаж тэрийгэ бусдад сануулж алга ташуулж явсаар алдах болно гэдгийг л санах хэрэгтэй. Ингээд хамт залбирая. Орчлон бүтээж, бидний амьдрал бүхнийг төлөвлөж бэлдсэн Бурхан эцэг минь танд баярлалаа. Та бидний нэг л зүйлийг хийх гэж энэ дэлхий дээр дуудаагүй байх. Тийм болохоор биднийг амжилт олсон зүйл юм уу эсвэл нэг бүтээж чадсан зүйл дээр зөвхөн тэрэн дээрээ л цаг хугацаагаа эсвэл хөдөлмөрлөх хүч чадлаа эсвэл мөрөөдөл биелсэн мэдрэмжээ зогсоочмааргүй. Бид амьдралынхаа янз бүрийн үеүүдэд яг тэр бид цаг наснуудад бидний чадамжийн дагуу бидэнд юу даатах нь тэр бүхнийг сайн хийгээд эзэн танд талдрыг өргөхийг хүсэж байна. Ивэж өрөөж өгөөрэй. Биднийг удирдах бидэнд мэрэгэн ухааныг өгөөрэй. Бидэнд хийх ажлыг маань тодорхой харуулж өгөөрэй. Газар нутгийг маань эдгэж, амьдралыг маань зэгцэлж, бас найз нөхөд харилцаа бүх зүйлүүдээр та эдгэрлийг зөвшөөрч өгөөрэй. Есүс таны нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж амдах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурханы хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.